Сайн байцгаана уу хүүхдүүдээ бүгдээрээ сар өдрөө тавиад өнөөдрийн маань хичээлийн сэдэв харьцаа тавиараа хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн зорилго маань болохоор харьцааг тэмдэглэж, уншиж, бичиж сурах нэ. Харьцаа гэдэг нь 2 ба түүнээс дээш тоо хэсгүүдийг тэмдгийн 2 талд харьцуулан бичсэн тэмдэглэгийг хэлдэг байна. Хуваах тэмдгийг 2 янзаар бичдэг. Нэгдүгüүрт нь бид нар мэднэ. Хоёрдугаар бичиглэлийг бас ялгаагүй мэднэ. Харьцааг бичихдээ энэ 2 дахь тэмдэглэгийг ашигладаг байна. Дээрх дүрсээ бүгдээрээ ажиглаарай. Хэдэн таван гушуу, хэдэн дугуй дүрс байгааг бүгдээрээ тооцгоё. Дүрсүүд өгөгдсөн байна. 5 гушууны тоог дугуй тоонд хуваавал 4-ний 3 буюу харьцаагаар бичихдээ 3-ыг харьцах нь 4 гэж уншиж болно. Мөн дугуй тоог болохоор 5 гушууны тоонд хуваах буюу харьцуулж бичихдээ болохоор энэ дараах байдлаар бичээд уншихдаа 4-ийг харьцах нь 3 гэж бичих нь байна. 5 гушууны тоог нийт дүрсийн тоонд хувааж болно. Тэгвэл нийт дүрс маань болохоор хэдэн дүрс байгааг ажиглая. 7 дүрс байна. Бичиж тэмдэглэхдээ 3-ыг харьцах нь 7 гэж бичгэнэ. 2 тооны хамаарлыг хуваах үйлдэлээр илэрхийлсэнийг уул 2 тооны харьцаа гэдэг юм байна. Харьцааг бичиж тэмдэглэхдээ дараах байдлаар бичиж тэмдэглэнэ. Дэвтэртээ бичиж аваарай хүүхдүүдээ. Дараах зураглалд тохирох харьцааг бүгдээрээ бичье. Ногоон алимыг улаан алимтай харьцуулбал бүгдээрээ ажиглая зургийг. Бүгдээрээ ногоон алимыг бүгдээрээ ялгая. Хэдэн ногоон алим байгааг тооцгоё. Хэдэн ногоон алим байна вэ? Мэдээж 4. Улаан алимыг тооцгоё. 5. Энийг бүгдээрээ харьцуулж бичгээрээ хэдэн хэсэг нь ногоон, хэдэн хэсэг нь улаан алим байгааг харьцуулж бичье. Мэдээж 4-ийг харьцах нь 5 гэж харьцуулж бичихнэ. Бичиж тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Товчийг ажиглаад ногоон өнгийг ягаан өнгөтэй харьцуулан бичье. Нийт хэдэн товч байна вэ? Хэдэн ягаан, хэдэн ногоон өнгөтэй байгааг харьцуулан бичье бүгдээрээ. Та бүхэн дэвтэртээ бичиж тэмдэглэсэн байхаа. Ногоон нь болохоор мэдээж 3. Ягаан нь хэд байна вэ хүүхдүүдээ? Бүгдээрээ уншицгаая. 3-ыг харьцах нь 6 гэж уншиж тэмдэглэх нь байна. Дугуй хэсгүүдийг бас мөн адилхан ялгаагүй харьцаагаар бичиж тэмдэглэж болно. Дугуй хэсгүүдийг ажиглаад харьцааг бичээрэй. Энэ дээр нийт энэ дугуй хэсгийг болохоор хэдэн хэсэгт хуваацсан байна вэ? Хэдэн хэсэг нь шар өнгөтэй, хэдэн хэсэг нь хөх өнгөтэй байгааг бүгдээрээ харцгаая. Хөх хэсгийг бүх хэсэгтэй харьцуулахад бүх хэсэгтэй гэж байгаа учраас бүх хэсэг нь болохоор 3 хэсэг, хөх хэсэг нь болохоор 1 хэсэг буюу 1-ийг харьцах нь 3 гэж бичиж тэмдэглэнэ. Дараагийнх нь болохоор хөх хэсгийг шар хэсэгтэй харьцуулъя бүгдээрээ. Хөх хэсэг нь шар хэсэгтэй харьцуулахаар мэдээж хөх хэсэг нь болохоор 1, шар хэсэг болохоор 2 хэсэг. 1-ийг харьцах нь
2. За дараагийнх нь болохоор шар хэсгийг бүх хэсэгтэй харьцуулж бичих юм бол за шар хэсэг болохоор 2 буюу бүх хэсэг маань 3. За бичгийн тулд 2-ыг харьцах нь 3 гэж бичнэ. За дараагийн хүснэгтийг ажиглая. Шар хэсгийг хөх хэсэгтэй харьцуулъя. 2-ыг харьцах нь 1 гэж бичгэнэ. За дэвтэртээ бичиж тэмдэглээрэй. За өнөөдрийн гэрийн даалгавар маань болохоор дэвтэр номынхоо харьцааг харьцуулан бичээрэй. Сандал ширээнийхээ харьцааг харьцуулан бичээрэй. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.